За өнөөдрийн хүн бүр хөрөнгө оруулагч подкаст юм байна. 6 дахь дугаар бол эхлэх гэж байна. За зочноор бид нэр коуч Мөнгөн гэж олноо танигдсан хадгаламж өсгөөс эхлэнэ гэдэг энэ номын зохиолч залуу болоор оролцуулж байна. Тэгээ бид хоёрын хувьд бол өнөөдөр ер нь нийгэмд ямар хадгаламжтай холбоотой, эргээд санхүүтэй холбоотой ямар асуудлууд гарч байна, монголчууд эрсдлээ хэрхэн удирддаг вэ? Яг алдаанаас суралцаж чадж байна уу гэдэг энэ ерөнхий нарийн сэдвийг кейстэй авч бол үзнэ. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан Мөнгөндөө маш их баярлалаа. За, хурж оролцуулж байгаад баярлалаа. За, сүүлд та бас олон хүмүүстэй ингээд уулзаад коуч хийгээд ингээд явж байхад монголчуудын маань нийтлэг одоо санхүүгийн хувьд гаргадаг алдаа нь ямар алдаа байна вэ? За, нийтлэг санхүүгийн хувьд гаргаж байгаа алдаа бол хүмүүс өөрсдөн дээр бүх эрсдлийг авч байна. Тэрний юм ихлээр ерөөсөө өөрөө төлөё гэдэг маш одоо өрийн хайц ихтэй гэх юм уу? Тийм юм байна гэж харсан. Тэгэхээр нөгөө нэг бидэрт нөгөө нэг юм одоо өрөнд төлөх мөнгө маань тэр хүн бүх мөнгөө өгчөөд үлдсэн мөнгөөр амьдран ч гэдэг юм уу? Ер нь өрөө шахаж дуусгах гэдэг ийм хандлага бол надтай зөвлөгөө авч уулзж байгаа хүмүүсийн за ойролцоогоор бараг 80% юм шиг санагдсан. Тэгвэл зөв алхам нь одоо яг юу гэж өөрөө бодож байна? Яг өстэй. Миний хувьд бол би одоо яг эдийн засагч хүн бол биш шүү дээ. Би яг тэр мэргэжлэр магистр яваагүй. Би бол санхүү менежментийн мэргэжлэр төгссөн. Тэгээд өөрийнхөө кейсийг анзаархлаар миний их айгаад байсан зүйл бол бас өөр өссөн юм байна. Тэгэл нөгөө нэг өрөө бодоод тэг ирээдүй харахаар хол харагдаад нөгөө өртөө учраас тэгээд тэр үед л ерөөсөө нэг ойлгосон зүйл болохоор за энэ өөр бол it's okay ингээд хоёр зүйлийг л өрнөөс би олж харахыг хичээх хэрэгтэй юм байна. Нэгдүгээр хэдэн төр нэртэй юм бэ гэдэг бүгдийг жигсааж агаад би энэс юу сурваа гэдэг асуултыг тавьж байгаа. Юу сурваа? Тэ. За энэ нэг юм хичээлд суусан гэж үзвэл. За нэг жоохон хөнгөн хэлбэрээр оруулаад харж. Хоёр дахь нь болохоор за энэ өөр байсан ч гэсэн хамаагүй. Ямар ч гэсэн би өөртөө нэг юм хоримтлал үүсгэе. Тэрний өөртөө хамааралгүй, миний амьдралын зардалтай хамааралгүйгээр мөнгө цаашаа хийж үзье гэдэг сорилт хийсэн гэх юм уу? Өөртөө чаленж хийсэн. Тэгээд энэ хоёр алхмыг хийж хахад өөр хадгаламж хоёр нь яг мэдээч тэнгэр газар шиг л хоёр юм байгаа. Маш бага хадгаламжтай, жоохон маш их өрттэй тий. Тэгээ энэ үед бол ерөөсөө миний амьдралын туйлын хүсэл бол өргөө болох ч юм уу эсвэл одоо энэ өрийг л гэс дарж дуусгах зорилго бол биш юм байна шүү дээ. Би өөртөө мөнгөтэй байх хэрэгтэй юм байна. Өөртөө хадгаламжтай байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Энэ хоёр юм зэрэгцээ систем юм байна. Хамт явт юм байна. Гэт өөр байдаг бас хадгаламж байдаг. Нэмэх хас хоёр нь хамт явах юм байна гэдгийг ойлгож байгаа. Тэгвэл нэг асуулт байна. Одоо өөр ингээд банкнаас авсан ч банк бусаас авсан ч гэсэн хадгаламжийнхан хүүхэл гүцэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энд нэг сая төгрөг 2 сая төгрөгийг магадгүй 12% хүүтэй хадгалж ирснаас энд 18% хүүгээр автсан банкны зээлээ төлж ирсэн нь 6% одоо ашиг хүртэх гэдэг шүү дээ. Тэр өрчин 18%-аар өснө. Энд миний сая 2 сая төгрөгийн хадгаламж 12%-аар өсөх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хадгаламжинд хадгалж ирснээс тэр байгаа мөнгөө өрөндөө өгчүүл ятаж 6% хүүгээр хөнгөлөгдөх юм биш. Наад бодлого ч бодоод байгаа. За. Хүмүүсийн харалт ганц шийдвэр гаргаж байгаа ч наач. За. Бодлого бодоод хариулт наач. Тэгэхээр өргөө бай гэдэг бодлогод би энэ хүү төлж амьдарч байхаар гэс өргөө болчихоо гэдэг л бодлого. За тэгвэл та ямар бодлого бодоод байгаа? Миний бодож байгаа бодлого бол хөрөх чадвар талаар. Буюу аюулгүй байдал. Чамд байгаа мөнгө бол чамд маш хүнд нөхцөл чи эзэж хэрэглэж болох мөнгө. Чамд байхгүй мөнгө бол дахиад зээл хөцөлтөн л гэсэн үг чинь. Өргөө мөнгөгүй хүн ер нь юу хийх вэ гэж. Өргөө мөнгөгүй хүн шүү заяа. Өр байхгүй гэхдээ мөнгө байхгүй. Өр тавина л гэсэн үг. Ямар сонголт байхгүй. Тэгээ одоо биднэрт байгаа одоо залуучуудад байгаа нэг зүйл бол биднэрт цаг хугацаа байна. Биднэрт одоо ажиллах хүсэл эрмэлзэл байна. Тэгэхээр өргөө мөнгөгүй хүн ажил хийгээд тэр мөнгийг олж болно шүү дээ. Тэр баялагийг бүтээж болно. Дахиад өөр тавигдана. Ер нь хүний амьдралд өөр тавигддсан шүү дээ.
Өр тавих нь юу буруу юу гэдэг асуудал шүү дээ. Одоо зээл тавих нь та буруу юу гэж бодож байна? Үгүй зээл тавь шүү дээ. Угаасаа зээл гэдэг чинь бизнесийн нэг хэсэг шүү дээ. Амьдралын нэг хэсэг шүү дээ. Хүн болгон тэгээ зээл байгаа учраас тавиал амьдрал гэсэн үг шүү дээ. Гэртээ цалгаан бараад аваал те машина лизингээр аваал ипотек байраа хүртэл зээлээр аваал те. Тэгэхээр зээл бол энэ амьдралд нэг хэрэглэгдэж байгаа хэсэг байгаа. А гэтээ энэ нь өөрөө бидний суур одоо тэр хуримтлуулах мөнгө хадгалах зан төлөвт сөргөөр нөлөөлж болохгүй гэдэг л ойлголт ярих гэдэг юм л да. Би тэгэхээр заавал хадгалах ёстой юм гэдэг би сүүлд бол ойлгосон. Хэдийн үед одоо би ч одоо яг 10 жилийн өмнө ойлгосон. 10 жил. Заавалчгүй тийм зан төлөв өөртөө суулгах. Өөртөө гэтээ мөнгө хадгалах хэрэгтэй. Би нэг том алдаа хийсэн юм бэл. Тэр нь болохоор хуримтлуулна гэдгийг одоо ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт руу баг хийхгүй. Зүгээр хадгаламж руу хийх. Гэтээ баг хадгаламж руу ч хийхгүй байсан. Ер нь ингээд дансанд байлгаадсан гэсэн үг. Харилцах данс. Тий, харилцах данс. Хугацаагүй хадгаламж гэдэг маш бага хүйтэх юм уу? Тий, 3%. За яг хөө миний бодол юу гэдэг вэ гэхээр хадгаламж бол их өсгөх зорилготой зүйл биш гэж анхандаа бодсон. Бо эрсдлийн маань сан байх хэрэгтэй гэж бодоод өөрийнхөө ирээдүйд зарцуулах өөрийнхөө амьдралын хэм маяг руу хуваарлсан гэсэн үг. За би нэг боловсрал зарцуулна энэ мөнгийг. Ялаа хадгаламжийг нэг бүхэл дүнгээр хараагүй гэсэн үг байхгүй. А энийг бол би амьдралынхаа одоо үйл хөдлөх амьдралын чанартаа зарцуулна. А энийг болохоор би аялал зарцуулна гэдээ хуваацсан байхгүй. Хүүхдүүдтэй гэдэг ингээд хуваасан. Өөртөө цуглуулжсэн мөнгөө ингээд баг багаар цуглуулаад байсан. Тэрний дараагаар ер нь нэг гадагшаа сурах гээд яваад үзье гэдэг. Тэгээд Ирланд руу явсан. Тэгээд Ирландд очиод тэнд миний төлөвлөжсөнс маш их зардал гарсан. Яг л тэнд чинь ер нь оршиход их зардал гарч байгаа л газар л да. Одоо Европ. Тэгээд Монголоос олсон мөнгийг Европ зарна гэдэг бол амжигтай зүйл болж байгаа байхгүй тий. Тэр эрсдлийг даван туулахын тулд би тэнд баггүй мөнгө зарцуулсан. Ойролцоогоор 150 мянга орчим. Ер нь бол тэнд зарцуулагдсан. 1 жилийн хугацаанд. Тий. Тэгээд тэн дотор дахиад бас нэг аялал хийцэн. Тэр аялал маань Эверестийн аялал байсан. Тэгээд камп руу. Тий. Тэгэхээр ер нь бол босон үйл явдлыг ингээ эргээд харахаар би нэг зүйлийг тэрнээс ингээ ойлгож байгаа. Би өнгөрсөн хугацаанд мөнгөө ийм өсдөггүй одоо юм данс руу хийсэн. Хоёрдугаар буцаагаад аваад хэрэгэл тэр нэг эрсдлийн малд ачиж байгаа байхгүй юу. Тэгээ би буцаа Монголд ирэхэд бас дахиад амьдрын штэ. Тэр эрсдлийнхаа мөнгийг үлдээсэн. Нөгөө талдаа яг нэг сайн гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бас давуу тал болсон. Би үйл хөдлөх хөрөнгө оруулалт хийсэн байсан. Тэгээд тэр маань одоо ингээд царцаад удаад ашиглалтанд орох гэсэн заваа юм бол та тэрнгээр яваад өнөөдөр л баг ашиглалтанд орох гэж байгаа барилга руу метр квадратаар нь байр аавна гэж оруулсан нөгөөх нь ингээд ашиглах хүртэл ингээд мөнгө чинь түгжсэн. Гэхдээ одоо метр квадратын хувьд бол бодоод өссөн үү тий. Мэдээс тэр бол 20-30-аад өсөж байгаа л та. Би бол яг одоо өөртөө чинь ингээд харьцуулахад өрийг юу гэж хардаг вэ гэхээр компани дээр бол үр байх боломжтой. Яг тэгэхээр компани бол байнгын ингээд орлоготой байгаа шүү дээ. Тэгээд өрийг яах гэж компани авдаг вэ гэхээр өнөөдрийнхөө төвшөнд компани үйл ажиллагаа явуулахыг бол дийлэнх компани өөр шаардлага байхгүй. Мэдээж эргэлтийн өрөнгө гэдэг өмнөх өртөө компаниуд бол өртөөгөө явж байгаа. Тэгэхдээ дийлэнх компани одоо байгаа энэ нөхцөл байдлаа хэлээд үйл ажиллагаагаа хэлээд хөрөнгө оруулалт нэмж хийгээд одоо хүчин чадлаад хэлээд тэгэх гэж зээл авдаг. Хоёр хувилбар байгаа хүчин чадлаад хэлэхэд компанид бол нэг нь өөрийнхөө хувьцааг хөрөнгө оруулагчид зараад компанийнхаа эзэмшлийг буулгах буюу эзний өмч ингээ эзний өмч багасж болно. Тэгвэл хөрөнгө оруулагч тэр орж ирээд хувьцаан дээр нь ороод ашиг авахын тулд хөрөнгө оруулж болно. Нэг хэлэх арга. Нөгөө хэлэх арга нь би компани ганцаараа эзэмшнэ. Орлогоо ганцаараа авна. Гэхдээ мөнгө байхгүй учраас илүү одоо зээл аваад хөшүүрэг хийж болно. За гурав дахь арга байгаа. Гэхдээ гурав дахь аргыг дийлэнхтэй компаниуд маш бага хэрэгжилж байгаа. Тэр нь юу гэхээр компани ашиг олохын хэрээр эзэн нь ногдол ашиг одоо тэр компанийн ашигыг хадгалж байгаад 10 жилийн дараа ч юм уу 5 жилийн нэг доор ингэж орох ийм боломжтой. Цаг хугацаа алдахгүй бизнесийнхаа өнөөдрийн энэ орчин илүү хурдтай тэр орон зайг нөхөё гэсэн компаниуд зээл авах хөрөнгө оруулалтыг л их хвчлэн ашигладаг. Хуримтлуулж байгаад оруулна гэдэг компани бараг л одоо магадгүй 100 компани дотор 20% ч юм уу тийм өндөр хувийг бол эзлэхгүй. Хувь хүн дээр би юу гэж хардаг вэ гэхээр аль болох хуримт одоо ингээд өөр шиг чинждэг баг багаар
одоо хадгалаад хөрөнгө оруулалт хийгээд тэр мөнгөө одоо өсөж байгаа шууд тэр одоо худалдаж авах гэж байгаа эсвэл тэр зарцуулах гэж байгаа юм руугаа хийсэн нь бол зөв гэж боддог. Нэг зүйл дээр би өөр бодолтой байдаг нь юу гэхээр орон байр гэж боддог. Орон сууц. Орон сууцыг бид нэгэнт одоо урт хугацаанд амьдран тий. Би бол нэг өрөө байр авлаа. Нэг өрөө нь 2 өрөө боллоо. 2 өрөөгөө 3 өрөө боллоо гэл ингээл үе шаттай явж байгаа хүн байхгүй. Тэрийг бид нэр түрээслээд явах юм бол магадгүй байр зээлээр авснаасаа илүү мөнгийг зарцуулна. Тэгэхээр би анх одоо 2010 онд байр авахдаа ямар тооцоо хийж үзсэн бэ гэхээр би нэг өрөө байр аваад тэндээ амьдрах тий зээлээр аваад одоо тухайн үед хас банкнаас авчихсан. Ямар зардал гарах уу? Түрээслээд явхад ямар зардал гарах уу гэдгийг нэг тодорхой хугацаанд тооцож үзээд за тэгвэл бодолтой давцсан ашигтай байна гэдэг шийдвэрээр байр авч байгаа. Ер нь бол тэгж байр тооцоо нь бол тэнцүү одоо түрээсэлсэн ч байр авсан ч яг адилхан гэж гарсан ч гэсэн хүнд бас юу гэдэг байртай болчихоор нэг тийм сэтгэл зүйн бас баталгаа хамт ирдэг юм болоо гэж хараад байгаа. Тэр үед бол хувь хүн чинь компани биш учраас магадгүй тийм сэтгэл зүйн баталгаа, амьдралын баталгаа хэлбэрээр өгж байгаа юм шиг тийм зүйл өгсөн ганц том одоо бодолтой авалтан дээр магадгүй тий энэ чинь хөрөнгө оруулалт гэсэн үг шүү дээ. Зээл авах хэрэгтэй. Бусад тэр захилгаан, бараа, мараа энэ бол магадгүй бид нэр тодорхой хэмжээгээр хойшин тавьж байгаад хоримтлоо үүсгэж байгаад авах юм бол иргэн хүн дээр нэг хүн дээр ирж байгаа, нэг өрх дээр ирж байгаа ачаал бол хамаагүй баг гарах болов гэж бодож байна. Бидний нөгөө хүмүүсийн одоо кейсүүд арай өөр нөхцлүүд дээр байгаад тах шүү байна. Жишээлбэл би бол 25 сая төгрөгийн өртөө тэгээд орлого маань тогтворгүй зарим үед ордог, зарим үед орохгүй болчдөг. Тэгээд сард төлөх ёстой санхүүгийн зээлийн зүгээр юм урсгал төлбөр төлөх ёстой дүн нь ойролцоогоор 1 сая гаруй төгрөг. Тэгээд түрээсийн байранд амьдардаг. Тэгээд амьдралын зардал хоол хүнс гэд бодглохлоор би 2 сая 800 сард олохгүй болохгүй тийм дүрмтэй нөхцөл дээр байсан байхгүй. Тэр ийм нөхцөл дээр яг одоо бодож исэн юм бол үнэхээр надад ч мэдчихсэн. Түрээслээд явснаас байраа авцсан дээр гэдгийг бол үнэхээр мэдхэнэ дээр мэдчихсэн. Тэгтээ чадахгүй. Ийм хүсэнд баг. Тэгвэл энэ нөхцөлд яасан? Тий. Яг ийм хүмүүс маш их байгаа хүмүүс чинь л асуулт хагаад байгаа байхгүй. Одоо ингээд кейс нэрээ өөр хариулт хагаад байгаа тий. Юу сурав гэдэг асуулт тавьж байгаа. 25 саяасаа. Тий. 25 саяар бас юу хийв гэдэг нэг. Тий. Тэгэхээр юу сурав гэдгээ харахын тулд мэдээж тэрийг юун зарцуулсан бэ гэдэг нь гараад ирнэ гэсэн үг. За. Тий. За ерөнхийдөө бол дандаа түрээсэнд мөнгө өгсөн юм билээ. Түрээс. Тэгээд орлого тасалдахлаар нөгөө нэг зардлаа нөхөхийн тулд зээл нэмэт авчдаг юм байна. 3 дугаарт баяр амар нөлөөтэй байсан юм л. Одоо цагаан саранд. Ер нь бол ингээд нутагтаа очин нээжтэй тий эргэн тойрныхондоо нэг аятайгаа харагдах хэрэгтэй гэдэг ийм хувь амбицсууд амар нөлөөтэй юм байна. Нэр хүнд гэдэг юм ч амар хүчтэй нөлөөтэй гаргалтанд. Тий. Тэгээ одоо би хүнд өгөх ёстойгоо цагтаа өгөхгүй бол миний нэр төртэй яах вүлээ гэж бодоод бусдаас аваад би төлчин дээ. Дөрөвт миний хамгийн том алдаа. Ороогүйгаа орлого дандаа төлөвлөдөг гэсэн. Энэ бол миний одоо дахиж хизээж хийж болохгүй гэдэг зүйлийг байна. Ороагүй байгаа орлогыг төлөвлөх хэрэггүй. Итгэж болохгүй гэсэн. Сард тэдийг олчих юм чинь, тэгчих юм чинь, ичих юм чинь. Тэн дотор ямар ч эрсдэлгүй бодлого бодож байгаа байхгүй. Орж ирнэ гэж итгээд л бодоод байгаа. Гэтэл манай Монголд бол гэрээ хүртэл найдваргүй гэдгийг баталдаг орн шүү дээ. Гарын үсгээ зураг гэрээн дээр маргааш мөнгө шилжүүлнэ гэгээд тэр гэрээ хамаагүй болоод тэр газар мөнгө өгч тахайлаад тэгээд тэр бизнес хамтын ажиллагаа нурдаг тохиол маш их. Тэгээд энэний одоо хариуцлага үр дагаврын ч гэсэн амар удаа процедурын хувьд амар удаа юм. Тэгэхээр энэ зүйлүүдийг ойлгож авсан гэсэн. За би дахиад алдаа гарах. Тэгэхээр эндээс шууд одоо хэдүүлээ дахиад хэлчихье. Нэгдүгürt ороагүй орлогыг төлөвлөөд зарцуулах хийж болохгүй. За нэг тэр. За хоёрдугаарт болохоор би баяр нэр хүндэндээ зориулж маш их мөнгө зарцуулдаг байсан юм. Одоо ч гэсэн тийм хүмүүс их баг шиг байна тийм. Оо маш бол. Гуравдугаарт болохоор өрөө төлж дуусны дараа амьдрал эхэлнэ гэж бодож. 25-ыгаа дуусчихвал юм бол тест яг ална гэл. Нөгөө хүүхчин бодоод байгаа байхгүй түрүүний яриад байсан.
би хадгалах юм бол хэдөө тэрний оронд өөрөө төлж явах нь хамаагүй дээр гэдэг бодлоо аваад байгаа. Тэгээд дараа нь за саяны хитэн зүйл. Тэгээд ийм одоо асуудлуудад хариулт хайхын тулд тэгээд нэг хадгаламж гэдэг зүйлийн талаар ямар ч ойлголт байхгүй. Яваад тийм нэг зээлээр зээл төлдөг. Энэ миний хамгийн том алдаа. Зээлээр зээл төлөх дөрөвдөх нь тий. Зээлээр зээл төлөх. Өөрөөр төлөв. За энэ тэгэхээр нөгөө 18% за 20% хүүтэй зээлийг 20% хүүтэй хаагаад байна гэсэн үг юм уу? Наатахад нэг жоохон тайлбарлаач. Ер нь шууд утгаараа заяа. Тэр нь аль нь их хүүтэй байх нь хамаагүй. Их үүсгөр нь би зээл аваад буцаа зээл хааж байна. Энэ дээр ямар ч мөнгө би зур цаг хугацаа хожиж ийн гэж өөрөө бодоод ингээд улам шийдвэр гаргав. Тэгээ энэ дээрээс нэг юм буруу шийдвэр гардаг юм л. За би бол бас ингэж бодсон. За энэ хүмүүст би ингээд өндөр хүүтэй өртөө юм байна. Зээлтэй юм байна. Энийгээ дарахын тулд би банкны баг хүүтэй зээл аваад тэгээ олон хүнд өртөө юм байна. Энэ олон хүн намаа залгаад стресс төлөд байна. Ядаж ганцхан газар л харилцаа зээлийн харилцаатай бол. Гэт одоо банк руу явба. За тэгээ нөгөө хөөцөлтөө нөгөө зээл авчлаа. За. Тэгээ босоод дүү зээлээ. Тэгээ нөгөө зээлээ дарааг байгаа. Yes. За энэ нийгэмд яг ийм нийтлэг бол яг ийм байгаа хүмүүст. Би бас их тэгсэн. Яасан. Эхнийхэн дарж явж ирсэн аа. Шоутсон. За окей. Энэ арай нэхэх болоог байгаа юм. Чи нэг жоо хошлуулчих. Энийний жоохны төлчих. Тэгээ энэ мөнгөөр өөртөө нэг юм хийчих. Дахиад мөнгө гараад ирлээ. Энэ бол нийгмэн дээр байгаа нийтлэг юм үзэгдэл. Би яг ийм үйлдэл хийсэн байгаа. Хаачч болоогүй юм уу? Тэгээ хаачи гэж бодоод яваад авчлаа штэ. Эхний үйлдэл. Тэгээ дараа нь бүгдийг хагаагүй. Тэгээд зарим зээлээ дараа заримыг нь үлдээгээ. Тэгээ дахиад зээлтэй. Буй зээл бүр томруулсан юм шүү дээ. Ийм процедур амар их шүү. За тэгвэл эндээс тэгж ингээд миний ойлгосныг зогсоод тэр мөнгийг өөртөө ашиглацлаа шүү дээ тий. Юунд ч ашигласан. Тэгэнгүүт энийг зогсоохын тулд дахид ийм юм хийхгүй тулд яах вэ? Харин зээлэр зээл хаахгүй гэдэг л зээлэр зээл хаах. Тий. Зээлийг ер нь зээлэр зээл хаана гэдэг чи өөрөө тэр дунд ямар ч процесс болж магадгүй юм байна. Би зээл аваад нөгөө зээлээ хаана гэж явж хахад тэр дунд би ямар шийдвэр гаргаж магадгүй юм байна гэдэг эрсдэл үүсэж байгаа байхгүй. Буюу мөнгөгүй байхдаа хүн амар ухаалаг байж хаад мөнгөтэй болохоор маш буруу шийдвэр гаргадаг тохиолдол болохоор буруу шийдвэр. Дэлгүүр орохдоо мөнгөгүй орохдоо айгүй ухаалаг хараад за энийг дараа нь аавна энэ хэрэгтэй энэ хэрэггүй гэж харсан. Яг мөнгөтэй дэлгүүрээ одорхолоор төлөвлөгөө худалдаа авалтаа тооцоолоогүй шийдвэр зөндөө гаргасан байдаг. Би оюун багштай ярилцж байхад надад нэг бас ярьсан юмнуудын нэг нь яг одоо санаанд орж байна л доо. Зардлуудаа маш сайн бүртгэх гэж байгаа юм. Дөрмийнх нь нэг нь. Тэнгууд бүртгэхээр бид нэр төлөвлөгөө худалдаа авалтууд тий хаана төлөвлөгөө зарцуулалт хаана хийж ийн гэдгээ бид нар магадгүй 7 хоног болгон магадгүй сар болгон тэгээд улирал болгон мэдээд ахаар аажимдаа тэр ингээ багсдаг. Түүнээс нэг өдөр ингээл яг ухаан ороод хүн өөрчлөгдөхгүй гэж бол хэлчихсэн байхгүй. Тий. Наа чим сайн арга. Тэгтээ бидэрт бас тийм сүрхий тохирсон бас арга байж чадахгүй л. Яагаад? Бид болохоор өөрийнхөө тархинд дансанд байгаа мөнгөнийхөө хэмжээгээр сэтгэдэг нэг онцлогтой. Бид гэдэг нь монголчуудыг хэлээ хүмүүсийг Монгол хүмүүс Homo sapiens sapiens. Ер нь манай монгол хүмүүс ер нь нэглэгдээ тийм талтай. Дансанд байгаа мөнгөөр сэтгэдэг гэх юм уу? Надад яг дансанд хэд вэ тэрнгүүрээ харж асуудалтай ханддаг. За надад өнөөдөр сая байх юм бол би саяда тааруулж асуудалтай ханддаг. Хэрвээ надад 10 сая юм бол тэрэндээ тааруулж асуудалтай ханддаг. Ингээр зардал үүсдэг. Тийм 50 сая юм бол 50 саяда тааруулж асуудалтай. Толгой тэгжл ажиллаад байгаа. Энэ циклээс гарахын тулд яах вэ? Харин тэрийг ингээд тоглоомноос гаргаж тэгшдэглээ арай өөр зохиох хэрэгтэй юм билээ. Тэр нь хадгалах байхгүй юм билээ л дээ. Одоо би бол тэгжил алхам хийж үтсэн. Надад одоо 30% байхгүй гэдэг дөрмөр тоглох гэж үтсэн гэсэн үг. За надад ер нь орж ирсэн мөнгөний 30% нугасаа байхгүй. Орж ирээгүй гэдэг итгэлийг өөртөө өгөх гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд дансаасаа холдуулна гэсэн үг. Тэр харахгүй байхыг хичээнэ гэсэн үг. Өөр данс руу шилжүүлнэ гэсэн. Тэгээ үлдсэн мөнгөн дээрээ яг бодлого зохиохлоор эхэндээ хэцүү. Гэтэ ер нь ингээд бодоод үзье. Дэлгүүр рүү орохдоо 500 сая төгрөгтэй орох. Тэгээ бүгдийг бичээд орох. Дэлгүүр рүү орохдоо угаасаа 200 сая орох. Бичихгүй орох хоёр яа үр дүн юу гэж. За 200-аа л тааруулна шүү дээ. Тэр нь сонголт байхгүй. Тэнд угаасаа 200 байгаа.
Төсөв өгөөд төсөв танагдаад нэг юм ороод ямар ч тэрэндээ тааруулаад тэр төсөл нь хэрэгждэг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тэр бага мөнгөндөө тааруулна гэдэг ийм онцлог бол хүн болгонд байгаад байгаа байхгүй. Угаасаа амьдралын хэм маяг. Тэгэхээр бид нэр бол ямар ч хэдэн ч төгрөгтэй байсан дэлгүүр рүү орохдоо бичээд орох юм бол бичснээрээ л бид нар хэрэгжүүлнэ гэсэн үг. Бичсэн хүмүүс бичих бол нэг арга байхгүй. Гэтэ энэ аргаас дахиад нэг өөр арга нь болохоор төсөвлөх аргыг яриад байгаа байхгүй. Чи 200 тал л. Тэгээ чи тэрэндээ сонголт юм. Бичиж бас болно. Тий. Гэтэ ер нь бол чамд байгаа мөнгө 200 гэд ботчорол гэсэн үг. Ботчорол гэсэн санаа. Тэгээ 300-аа чи ингээ холдуулж чараа 500 тал орж болохгүй шүү гэдэг л дүрм байхгүй. Одоо ингээд би хүмүүстэй уулзаад явж байхад зарим нэг хүмүүс надаас тэгж хэлсэн. Би бол хадгалах хэмжээнд мөнгө олдох юм аа. Тэгэхээр тэд нар өөрсдөө одоо саяны аргатай ингээ холбоотой ярихад бол өөрсдөө яг худлаа яриад байгаа мó ямар ч орлогын түвшинд ер нь одоо хадгалах боломж байгаад байна уу? Яа тэгэхээр би номыг чинь бас сая сонслоо л та тий. Өсгөөс эхэлдэг юм аа гэх. Энэ нөгөө нэг юм шилжилтийн үеийн арга юм ба. Яг тэгж бодож байгаа хүмүүс тийм аргыг хэрэглүүл зүгээр. Уусаа ингээд хадгалах нөхцөл бас ямар арга гэнэ. Яг хадгалах надад боломж байхгүй гэж түр өөрөө чи хэлдгээр. Нэг юм бүлэг хүмүүс маань саяны аргыг туршиж үзэх ёстой юм шиг бол. Тэр нь тэр 30%-ийг 50%-ийг орж ирээгүй гэж бодоод тэгээд тэр тулаанд орох хэрэгтэй. Уусаа асуудал хүндэрнэ. Маш их зээл байгаа. Амьдралын зардал хүрэхгүй байгаа. Гэхдээ тэнд ингээд амар их тийм өвдөлтүүд аавна л та мэдээж тэр чинь зээл нь аимшигтай нэхэгдэн хоол хүнсэнд нь хүрэхгүй. Гэхдээ энэ байдал улам хүндрэх аюултай. Ингээд яваад байвал сайжрахгүй. Одоо надаа хоёр юм хувилбар байгаа. За нэг нь болохоор яг саяны хэлдэг 30% нь орж ирээгүй гэдэг ингээд бүр таслаад хадгалагч шүү дээ. За хөрөнгө оруулалт. Тэнгууд энд ингээд зовлонгууд үүсч дээ. Хүнсэн дээр за тэгээд үр зээлтэй бол үр зээл нэхэгдэн. За нөгөө нэг арга нь бол дүрмэл гэж байгаа юм л да. Гэхдээ энэ бол яг универсал одоо бүх дэлхийд хэрэгжиж байгаа дүрм бас биш баг. Зүгээр өөрчлөн мэдгэдэггүйгээр 10% дотор хадгалцгаал гэж. Хадгаламж байж болно, хөрөнгө оруулалт байж болно, сар болгон. Тогтмол орлогынхаа 10%. Энэ бас нэг хувилбар шүү л гэж хэлж байгаа. Тэгэхээр нөгөө тэр өвдөлтийг 30, 50 гэх юм бол амар өвдөлт орж ирэх гэдэг шүү дээ. 10% гэвэл би бол юу гэж харж байна вэ гэхээр миний одоо хувь хүний туршлагаас ч гэсэн иргэн тойрны хүмүүстэй уулзаад явж байгаа энэ үед ч гэсэн 10% бол бас байж болно. Ямар ч орлогын түвшинд байж болох юм байна. Яагаад тэгэхээр энэ 10%-ийг чинь банк авч явах гаагүй. Банк бас авч явах гаагүй. Таны дансанд ингээ байж байгаа та илүү чухал гэсэн тэр өдөрчин хэрэглэхэд бэлэн өсөж байна л гэсэн үг шүү дээ. Харилцагтаа битгий гэж хадгаламжийн дансанд хийх юм бол хүү өндөр авах нь шүү дээ. Тэгээ уудах тусам наад хүүгийн хүү чинь ингээд илүү мөнгө олдог байхгүй юу? Гэхдээ биднэрт илүү нөгөө нэг хэрэгтэй байгаа чадвар юу байгаад байна гэхэлэр тухайн хүн мөнгөтэй байж сурах гэдэг чадвар аюу хэрэгтэй байгаа шүү. Мөнгөтэй байж сурах. Тий. Одоо данс нэг мөнгөтэй байж сурах. Надад ингээ мөнгө бэж идэг юм аа. Тэрийг ингээд нэг айхтар үрхэл заавал хэрэглэх гээл байдаг биш. Мөнгөтэй байна гэдэг чинь хүн өөртөө ихтэй байх том суурь шүү дээ. Аюулгүй байна. Би ингээ 50 байна. Асуудлаа би шийдэх надад бас нэг гарц байна гэдэг юм шийдвэр шүү дээ. Тэ боломж гэсэн. Энэ 1972 онд Америкт marshmallow тест буюу marshmallow гэдэг юм зөөлөн чихэр үүдэн шүү дээ. Тийм чихэртэй холбоотой тест хийсэн баг. Тэгээ хүүхдүүдийг яасан бэ гэхээр 10 минут за би буруу санааг бол 10 минут нэг өрөөнд ганцаар ингэ байлгаад урталт нь marshmallow гэж чихэр тавиад. За энэ чихэрэнд идэхгүй байх 10 минут тэсэх юм бол те. Чамд ингээд 2-3-аар нэм чихэрнүүд өгнө гэж нэмээд. Тэнгууд тэр хүүхдүүдийн зарим нь тэр чихрийг ингээд тэслэхүү идсэн баг. Зарим нь хүлээж агаад тэгээ 10 минут дуусгаар илүү хийцэн баг. Тэгээд энэ хүүхдүүдийг ингээд тодорхой хугацаанд те хэмжлээд өгсөн амьдралт нь гартал ингээд тэр тест одоо туршилт хийсэн судлаачид дагаад тэгээд
яаж үтсэн бэ гэхээр энэ хүүхдүүдийн үнэхээр тессэн хүүхдүүд нь үнэхээр амжилттай илүү амжилттай явж гэнэ үү гэхээр илүү амжилттай явсан байгаа. Тэгэхээр нэг тийм төсвөр төвчээр тэр хүний шийдвэр гаргалт нь илүү нөлөөлж шít. Одоо шалгалтын дээр ч гэсэн бид нэр тэгдэг үстэй. За энэ шалгалт яах вэ гэж унтаал давтахгүй орхидог одоо их сургууль дээр их ажиглагддаг байхгүй. Орхисон хүмүүс нь илүү ингээд амжилт нь ингээд хойш ундаг. Яаж ийж яагаад би ингээд тисээд тэ нойр дутуу байна, хоол дутуу байна, зовж гин тэ. Яаж зовсон би энэ шалгалтанд амжилттай орох ёстой шүү гэд өөртөө итгэл үнэмшил гаргацсан хүмүүс нь бол илүү амжилттай яваад байна шүү дээ бас тийм. Тэгэхээр энэ бол яг их сургуулийн шалгалтын дээр бол надад бол ажиглагдсан. Гэхдээ marshmallow тест гэдэг бүр юм жоохон хүүхдүүд дээр хүртэл одоо гаргацсан байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа гол санаа бол тэр хадгаламжинд одоо ингээл миний зураг жижигхэн харагдал те 5 сая хадгаламжтай зураг жижигхэн харагдал гэхэл энэ төвчих ёстой байхгүй. Тэр бол зурагт бол жижигхэн зурагтаа том зурагтаа надад бол нэг тийм чухал биш. Гэхдээ тэр ингээд амнаа гэдэг бол тэр хадгаламжаас үнэхээр хадгалж чадсан бол тэндээс багадаа одоо 60-70 инч хэд байдгийг те 4-5 сая үнэхээр байгаа бол тэр бол бас ингээд нөлөөлж ийн л гэсэн үг шүү дээ. Би бол тэгж харж байгаа. Тийм. Эхлээд бол хадгалаад сурчих алхам маш том ур чадвар буюу саяны нэг өөр зээл би над хадгаламж байхгүй гэдэг сэдвээр ярьж ирсэн хүмүүс нэг алхам хийчихэж байгаа юм л да. 30% байна уу 10% байна уу хадгалаад эхэлчихнэ гэдэг нь. Яхаа 30-10%-ийн тэр дээр бол айгүй олон хувилбарын аргууд байгаа. 10% бол жоохон зовлон багтай. 30% бол угаасаа 30% ер нь яагаад юм бэ гэдэг асуулт хариулт нь айгүй энгийн л дээ. За яагаад? Тэртээ тэргүй нийгмийн даатгал татварт 20% өгч байгаа учраас л устдаа мөнгө өгдөг шиг өөртөө жоохон илүү хадгалж байгаа гэдэг л итгэл үнэмшил угаасаа гар дээр ирдэг мөнгөд итгэцэн байхгүй. Усад татуулаад татвар татуулчаад тэгээд миний цалин гар дээр ирдэг гэж яриа сурцантай адилхан. Тэрнээсээ жоохон дэшээ өөртөө хадгалж байгаа гэдэг ийм дүүчсэн бодол гэсэн байна. Тэрнээс шал нэр бол их баг гэдэгтэй биш. Одоо мөнгөн маань маш олон хүмүүстэй бас ингээ уулзж байна. Тэр дунд ингээд нягтлангууд нь арай илүү хариуцлагатай ч юм уу эсвэл санхүүжид нь илүү хариуцлагатай. За ингээд ийм мэрэгч IT-гийнхэн ийм байна. Юу гэдгийг багш нар ийм байна, эмчнэр ийм байна гэсэн тийм нэг мэрэгжлийн ялгаа харагдаж байна уу? Яг нөгөөс монголчуудын одоо санхүүдэд хандах хандлагыг ингээ харахаар мэрэгжлүүдийн дотор ялгаатай байдал байна уу? Эсвэл баг бүгдээрээ л адилхан байна уу? Санхүүгийн боловсрал талдаа бол жоохон ижлэх юм. Яг нэгтлангууд бол харьцангуй маш сайн бүртгэл хийгээд өөрсдийнхөө зардлыг тийм харьцангуй сайн бүртгэл. Зардал маань хаана яаж гарч ийнэ чинь гэдэг. Зарим нэг жоохон хэмжээний одоо зээл мэлийн хэмжээг баг барьж чаддаг. Өөрийнхөө орлоготой дүүцүүлээд ч гэдэм үү те. Тэр харьцаагаа гаргаад хүүгээр барьж явчихдаг те. Багш нарын хувьд бол жоохон хэцүү шүү дээ. За чинь өөрсдийнх нь авч байгаа цалин хоёрдугаарт яг хоригдлын систем ойлгож жоохон муутай л гэдэг юм л. Санхүүгийн боловсрол талдаа. Яг л мэдгүй 10 жил санхүүгийн боловсролын хичээл ордгоотой холбоотой мэдгүй. Ямар ч нэг тийм одоо надтай ирээд уулзж байгаа багш нар яг ингээд хоригдлуулж байгаа гэсэн юм бол их бага байсан жишээн дээр. Тэр бол цалингийн зөрүүгнээс шууд хамааралтай гэж ойлгож байна уу? Эсвэл ерөөсөө санхүүгийн боловсролтой хамаатай л. Тэгэхээр цалингийн төвшөнтэй бол биш юм байна. Санхүүгийн боловсролтой холбоотой. Тий баг. Цалин тэртээ тэргүй угаасаа л бүх л улс оронд янз янзын хэлбэрэл байгаа шүү дээ. Тэрийг даван гарцсан улс орнууд ч гэсэн байна шүү дээ. Бүгдээрээ ингээд өндрөөс эхэлчихээг шүү дээ. Эсвэл яг тэдэн төгрөгийн цалиндаа босны дараагаар энэ ус хадгалаад эхэлжээ гэсэн ийм бас кейс байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг мөнгө хадгалах ёстой гэдэг нэг шалтгааныг өөртөө суулгах тэр нэг яагаад чухал вэ гэдэг одоо чухлыг нь ойлгох тийм хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол ингээд бид нар бол чухал гэдгийг нэг чухал бишээр бодоод за яг тэгж болчих байлгүй дээ. Яг манайх нэг юм бүлийн систем учраас бас энд чих нөлөөлдөг юм шиг байна л да. Юуны систем? Гэр бүлийн нөгөө нэг юм авто хамаатан садангийн систем. Тэнгуутаа нэгийгээ нөгөөтгөнд дэмжиж асуудлыг шийдээд эрсдлийг нь цуг даагаад тэр хүний өвдөлтийг нь аваад ингэ яваад байдаг болохоор би даах байдал дээр жоохон тийм байдаг байх гэж би хардсан шүү дээ. Илүү суул гэсэн үг тийм. Одоо тэр мөрөөдөд тоглоом дээр хүртэл
давтан тоглоод байгаа гаруудыг харахаар яг энэ бол сэтгэл зүй эмгэг өвчнөд холбоотой, донтолтой холбоотой байх. Нөгөө талдаа эхлээд мөнгө тоглож өрөнгөд тэрийг нь ах トゥ хамаасад бүгд нийлээд өрн төлчихөж байгаа. Нөхөр амар ухаарсан гэдэг байгаа. Гэтэ тэрийг та хариуцлага өөрөө янзлаад цэвэрлээгүй те, балга арилгаагүй те. Байр маараа зарж байгаа тэрийг нь төлчихөж байгаа байхгүй юу? Дараа нь дахиад нөхөрөөс авчихсан. Тэрийг 3 дахин үрдсэн өрөнд жилийн дараа сууж байгаа байхгүй юу? Мөрөйтэй тоглоод. Тийм. Тэр ер нь хүмүүсийн хийгээд байгаа үйлдэл юу вэ гэхэлэр асуудлаа өөрөө шийддэг энэ зүйлийг бид нэр өгөхгүй байгаа гэж бас харагдав. Тэгэхээр нөгөө бөөнд нийлчдэг. Тийм. Гэр бүлийн систем чинь нэг нь ингээд уруудлаа гэхэд бүгдээрээ дэмжээл ингээд босгож байна. Одоо тусалчээ гэл. Наа чин миний одоо харж байгаагаар би өөрөө бас нөгөө гадаад сурж байхдаа антропологийн хичээл авч ирсэн. За. Тэгээ антрополог төр бол ингээд Африкийн янз бүрийн овог хотын системийг хүртэл ингээд судалж илээсэн л да. Тэнгууд ингээд Америк бол одоо self reliance буюу чи өөртөө л эзэн чамд хинч туслахгүй гэдэг юм бараг одоо нийгмийн соёл гэх юм уу те. Үүсэл гарал нь одоо Ralph Emerson гэдэг нэг философчин бол self reliance гэдэг буюу чи зөвхөн өөртөө л найд гэдэг юм ойлголт бол ингээд тэр Америкийн одоо сэргэн мандалтын гол түлхүүр гэж бас бид нэр үзчихсэн. Хичээл дээр тэгэнгүүт Африкийн зарим нэг овог хотх нь бол нөгөө нэг удаа ан хийгээд тэр анг зөвхөн нэг өрөх биш те. Тэр овгоороо ингээд хувааж идэ. Дараа нь өөр хүн нэг ан хийгээд хувааж идэхээр тэр овог хотыг илүү хурдтай урагшлна. Зөвхөн дор довоо ингээд шарлуулад яваад байх юм бол тэр ингээд survival буюу тисэж үлдэх те. Боломжгүй байна гэдэг. Тэгээд яг чамайг сая хэлж яхад надаа юу гэж бодогдож байна гэхээр бид нар чинь бас тийм юу хүмүүстэй хэдийгээр нэг уулын бэлт нэг айл ингээд үлжээд явж байгаа ч гэсэн чинь цөөхүүлээ учраас бас ингээд бие биенээ ингээд дэмждэг юм систем одоо сүргийн систем те ийм систем манад бол байна гэдэг. Одоо ямар ч айл бол ингэж явж байгаа. Энэ бол миний ингээ харж байгаагаар бол нэг буруу зүйл биш. Гэхдээ хаана энэ сул тал нь байна вэ гэхээр дахиж алдахгүйгээр тэр хичээлийг сурч гинөө те. Одоо нэг одоо алдаа байраа алдсан. Гэсэн чи бүгдээрээ ингээд нийлж хагаад ингээ нэг юм босгоод ирсэн. Гэтэл тэр мөрөөдөө тоглож алдснаас 3 дахин илүү алтна гэдэг бол магадгүй тэр хүнийг өөрөөр нь тэрийг төлөвлөх хэрэгтэй байсан биш үү ихний ангилж байна. Тийм. Тэгэхээр одоо л яг тийм энэ бол тоглоом дээр яригдж байгаа жишээ. Тэрнээс ч өөр олон кейсүүд их байгаа л да. Тэгээд хөдөө байдаг аав ээжээсээ мал хоо аваад идчихдэг. Тэрийг тооцохгүй л дээ. Тэгээд угаасаа авах ёстой. Ич. Тий. Тэгээд тэрийг авах ёстой. Эсвэл өөрөө бяржиж амжаагүй ээжиж аав ээж гэр бүл хамаатансаа туслах гэж өөрийнхөө санхүүгийн хүч чадлыг тарамддаг. Сайхан сэтгэлтэй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг өсөлт үзүүлж чадахгүй байхгүй нөгөө нэг бийжиж одоо өөрийн санхүүгийн хувьд хангалттай гайгүй хэмжээнд очиж амжихгүйгээр гэд хуваах систем. Дөрөвдүгээр санхүүгийн шийдвэрийг хамтдаа маш их гаргадаг. Тэрний юм бэхлээр эхнэр нөхөр хоёулаа дундаа дансаа ирчдэг. Тэгэхээр угаасаа нэг нь санхүүгийн гайхалтай боловсролгүй юм байгаа шүү дээ. Нөгөөх нь бас нэлээд муу нөхөр байгаа. Тэгээ хоёр санхүүгийн боловсролгүй нөхөр нийлж хагаад самарж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь хоёулаа ирсэн юм чинь зөв юм шиг санагдаад, олоолаа ирсэн ухаантай шиг санагдаад. Тэгээ энэ шийдвэр нь буруутчихад байгаа байхгүй юу. Юу юм бэ гэхэлэр дансаа мэдээд байгаа байхгүй юу. Бие биенийхээ дансны мэдээллийг. Ямар сайндаа хин нэгэн ээж аав нь ингээд одоо тэтгэврт гарч ийна. Тэгээд ингээд би тэтгэврийн одоо нэг том мөнгө одоо улсаас авнаа гэдгийг хамаатнаар мэдсэн байхгүй. Хамаатнаар. Тэгээд тэр мөнгөтэй болж байгаа юм чи ингээд бүгд зовлонтой байгаа. Бүгд гуйж байгаа байхгүй. За чи ингээд одоо тий жилийнхаа ингээд насныхаа юунд гарч байгаа юм байна. 30 саяг улсаас авч байгаа юм байна. Найздаа нэг тий ахтаа нэг дүүдээ нэг тий
20-ыг 5-ыг 10-ыг. Тэгэхэд эн чинь бол нэг мэдээллийн нууцлал гэдэг юм санхүү дээр байхгүй байна гэдэг чинь өөрөө буцаад амар том эрсдлүүдийг өгчөө. Энэ соёл чинь саяны асуудлыг гаргаж ирээд байгаа. За ингэ мэдчлээ. 5 10 сая ингээд гуйлга орж ирлээ. Тэгвэл яг одоо зөв шийдэл гэж байгаа бол одоо коучийн хувьд тэр хүнд ямар зөвлөгөө өгөх вэ? Тэг мэдээлэл нууцлах хэрэгтэй. За нэг нууцлахын тулд төөрөгдүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө зовлонгуудыг хүмүүст маш сайн бас хуваалцах хэрэгтэй. Тэгээ энэ өөрөө асуудалтай юм байна. Ер нь хүний зовлон яаж тайвширдаг гэхээр бусдын зовлонгоор их тайвширдаг. Тэрнээс жаргалтай хүний хажууд зовлонтой хүн бол жаргалтай хүн туслах ёстой л гэж бод. Чи над чиг зовхгүй юм чи мэдэхгүй л гэж бод. Тэгэхээр надад асуудал байна. бүгдэд асуудал байна. Тэгэхээр би энэ асуудлаа ингээд шийдэх гээд надад нэг жоохон байгаа мөнгнөөсөө би шийгээд надад илүүчлэх юм одоохондоо байхгүй байна. Яг энэ бол нөгөө нэг юм шилжилтийн цаг үе гэж би хувьдаа боддог. Монгол улсын хувьд. Тийм ингээд одоо манай амьдрал дээр ч гэсэн. Хэрвээ би жоохон бяртаа болоо санхүүгийн бяртаа болчвол би жоохон бяртаа хайрламаар байна тий. Жоохон тусалчмаар байна тий. Үр дүнтэй тусалчмаар байна тий. Тэгвэл ингээд бүгд нэг юм өсөж болдгоо, сайжирж болдгоо. Тэгээд ийм эрсдэлтэй нөхцөл жоохон мөнгөтэй болонгоо тэрийг ингээд хуваалцаад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг бие даах тэр гэр бүлээс нэг нь бие дааж нэг жоохон санхүүгийн хувьд урагшаа болж нөгөөдөлд чирэх хэрэгтэй шүү дээ тий. Тэр боломжийг ингээд хуваалцаад байгаа байхгүй. Одоо бууруулаад тий хойшлуулчаад байгаа байхгүй. Би бол тэгж хараад. Тэгэхээр хайрлаж болно тий хайрлаж болно. Гэтэ жоохон байж чад гэдэг юм яриад. Яг саяны нэг тохиолдолд надад гарсан. Манай одоо Сүхбаатар дүүргийн нэг одоо бидний бас ах. Ингээ төрийн албаагч. Тэгээд тэтгэврт гарах гэж байна. Ах нь ингээд 3 жилийн хаан цалингаар авах нэ. Яах ёстой вэ? Тэнгууд би юу гэж хэлж яах гэхээр хамгийн түрүүнд одоо наадхаа хадгаламжинд хий. Тэгээд эрсдэл багтаа бондууд байна те. Хадгаламж бол нэг нэг сайн бол нэг 11-ээс 12-ийн хооронд, 13-ийн хооронд, за нэг 12.1-ийн хооронд хадгална. За эрсдэл багтаа одоо энэ том группүүдийн бонд байна шүү дээ. 17-18%-аар жил төсөх байхгүй. Энд чинь бас овоо юм болно шүү дээ. Тэгэнгүүт би юуг орхигдуулж яана вэ гэхээр тэр хүнээс ингээ янз бүрийн гуйлга юм. Гуйл тэр хүнд ирнэ шүү дээ. За ингээд нэг хэдэн саяг зэв. Тэр бол тэр хүний асуудал гэж би орхиж байгаа. Би зөвхөн юун дээр зөвлөж яана гэхээр та 36 саяыг хийх үү, 26 саяыг хийх үү юм чинь тэдний хуваар өссөн шүүл гэдэг юмыг би тэр хүн зөвлөж байгаа. Түүнээс биш яг би юуг хэлж мэдэхгүй байна вэ гэхээр тэр хүн 500 мянган хүнд өгөөд сая 500-ыг хүнд зээлдүүлэхийг би тэр хүний өмнөөс бол хэлж мэдэхгүй. Гэхдээ би юу гэж харж байна вэ гэхээр одоо ингээ хоёулаа ингээ ярихад тэр хүн ч гэсэн одоо тэтгэврт гарч ийн гэдэг бол эрэгтэй Монгол эрчүүд чинь их удаан насалтгүй шүү дээ. Дундаж насалт бол нэг 67 68 байгаа. Тэгэхээр эрчүүд бол илүү хурдан өвддөг. Эрт нас ордог. Тэгэхээр ингээ харахад бол тэр хүн бол өвдөх нь бол тодорхой. Тэгэхээр тэр хүн ч гэсэн өвчин зовлонгоос гадна бас ингээд тэр гэр бүл тодорхой зовлонгууд бол байгаа. Тэгэхээр эндээс юу гэж ажиглаж байгаа юм тэр хүн бас өөрийн гэсэн зовлонгоос бусдад ойлгуулад харилцсан одоо нэг төвшөнд байгаа гэдгийг мэдрүүлж чадах юм бол магадгүй арай илүү их хэмжээгтэй хүн зээлүүлэхгүйгээр хадгалж болох юм байна. Эрсдэл үүсэх юм бол арай илүү тэр нөгөө баталгаа нь бол тэр хүнд бас үлдэх юм байна гэдэг юм зүйл байл бай. Одоо харагдаж шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг би асуудалтай гэд өөрийнхөө цалингийн хэмжээг мэдээлэх маш муу буруу. Ер нь тэгжиж тэр хүнд өөртөө санхуудаа хуваарлалтыг эрхчлөө болно. Одоо би тэдэн хадгалчихъя. Тэгчээ ингэчээгээд. Яг өндөө бол ингээд би одоо 10% хадгаллаад хэлж ийна гэнгүүт гэр бүлийн нөгөө хүн ойлгохгүй шүү дээ. Ийм их хөрөө байхад дахиад нөгөө нэг юу ч яриа шүү дээ. Нөгөө нэг зээлийн хүүг хадгаламжийн хоёр гэрэ шүү дээ. Чи энийгээ төлөөд бас яг ингээд ийм маргаан үсээд нөгөө нэг дөнгөж өөрийгөө ялан дийлэхэд даван тулах гад шийдвэр гаргаад нэг 10% те 20%-ийг хадгалах гэсэн чинь мэдээлэл аваад эхлэхлээр
дундаас нь ингээ оролцоод эхэлдэг байхгүй. Тэнгууд дахиад нэг мэдлэгтэй гаргаад ирдэг байхгүй. Амар гоё зөвлөгөөгөд ороод ирдэг байхгүй. Ингээд нэг хадгалж байгаагүйгээр зөвлөгөө өгж шүү дээ, тий. Чи тэрний орноод мөнгө эргэлдүүл, тий. Илүү ихийг олж гэдэг юм уу? Юу гэдэг мөнгө бол дансанд байх шиг тэнийг юм байхгүй гэдэг ийм одоо айран байгаа шүү дээ. Тэгж боддог. Тэд нар чи ингээд ороод ирнэ. Эцсийн шийдвэр бидний өөрсдийнх байх тусмаа тэр өмнөх алтаагаа бид нарт тавьдаг. Хин нэгэн ингээд өмнөөс нь ингээд тэр асуудлуудын шийдээд гаргаад өгчих юм бол талтаагаа тавьдаг гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Альсан дээрээ ингээд тэр зовлон бүтэн мэдрээгүй хүн бас л тавьна. Тэгвэл анхны тохиолдолд нь яг ямар арга хэмжээ авсан бол тэр хүн энэ алдааг 3 дахин томруулж тавдахгүй байсан бэ? Юу гэж бодож байна? Би одоо нөгөө нэг сэтгэл зүйч биш учраас би нэгдүгээр та сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй гэж би боддیں۔ Яг л энэ бол зөв мөнгөний асуудал биш болоод таарад байгаа байхгүй. Чи нэг юм донтолтын нэг юм асуудал үүсээд байна тий. Тэгэхээр тэр бол яг сэтгэл зүйн асуудал ах гэж бодож байгаа нэгдүгээр. Хоёрдугаар төв юм бэ гэхэлэр би тэгээд тэр ар гэрийнхэнд нь та нар юу сурсан бэ гэдэг асуулт тавьж. Тий. Хайрлана гэдэг чинь өөр зэлийн бүгдийн төлчих юм уу? Тусалж болно. Гэхдээ ингээд өөрөөр нь ягаад ингээд юм хэллэгч болохгүй байгаа юм бэ? Энэ өрнөөсөө гарах процесс үйл явдал нь дахиж би үнэхээр ямар том алдаа хийсэн бэ гэдэг тэр сурах үйл явдлыг нь өгөх ёстой юм биш үү? Окей, ойлголоо гэж хүн мэддэг ч гэсэн дахиад нөгөөдг нь хатгах шүү дээ. Тэгээд зовлон туссан юм чи. Дахиад тэр нь дахиад нэг юм шарх үлдсэн байгаа. Би сая гэр бүлээ 60 сая 70 сая шатаачлаа. Би энийг төлөхгүй бол би нэг муу болчиход байна. Тэгэхээр би энийг дахиад нөгөөт гаргаараа алдсан аргаараа олчихъя тий. Олж ирснүүд нь тархинд нэг орж ирээд шүү дээ. Тэр би ингэчиж гэх юм уу тий. Нэг ийм мэдрэмжүүд үсээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол яг тэр талаас нь гээд одоо энэ зэлийг энэ хүн өөрөө төлөх дийлэг хачаага үүрэх чухал тий. Хоёрдугаар өөрөө төлөхдөө нөгөө талдаа ер нь бол зүгээр нэг юм анзаарсан зүйл гэх юм уу да. Хадгалах ийм дадалтай хүмүүс шүү дээ. Харьцангуй эрсдэл баг гаргаад юм санагддаг. Одоо яг энэ тоглосон хүмүүсийн дунд хадгалж исэн хэд вэ гэдэг нь яг судалгааг мэдэхгүй байна. Гэхдээ ер нь мөнгө хадгалдаг хүн буруу шийдвэр гаргах магадлал айгүй бага надад харагдаад идэг. Уулзалтан дээр ч тэр. Яг л тэр хүн тэр яаж цуглуулж байгаа гэдэг нөгөө нэг зовлон ихтэй байгаа учраас. Тэгэхээр тэр хүний дараагийн гарц бол чи мөнгө хадгалж эхлэх хэрэгтэй. Энэ өрийг төлөнгөө. Тэр чинь ингээд өөрөө өөртөө нэг юм одоо дархлааны систем үүсгэж эхэлж шүү дээ. Тэ би аюулгүй байх хэвээр. Надад бүр болох надад жоохон ч гэсэн мөнгө байх хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ те? Гэдэг юм дүрмээр. Яг энд үзээ сууж байгаа хүмүүс донд тэгм одоо Улаанбаатарчууд монголчууд донд бол аппликейшны зээлгүй хүмүүс өдрийн од шиг бас цөөрж шít. Тэгэхээр яг эндээс бид нар бол ингээд ингэж ийм аргаар гардаг юм а гэдэг зүйл байвал одоо яа шууд туршлагаасаа ярихад. Тий. Хүний хувийн одоо санхүүгийн мөнгөн урсгал подкастн дээр өмнө орж ирсэн нэг багш бас ярьсан билээ тий. Мөнгөн урсгал нь орлого ороход хамгийн түрүүний фильтр нь хадгаламжаар орох хэрэгтэй гэдэг зүйл байх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Би бол хувьдаа. Тэр нь яг эрүүл санхүүгийн урсгал эхлэх юм байна. Тэрс мөнгө орж ирлээ, зээл төлөгдлөө, худалдаа авалт хийлээ, үлдсэн мөнгө гэдэг ийм теорем тийм боломж байхгүй юм бэл. Тэгэхээр эхлээд орж ирж байгаа мөнгнөөс орлого ороод ирэнгүүт нүдэн ханаад хадгалагдана гэдэг бол энэ ч өөрөө юм урсгал эрүүл болоод эхэлж байгаа мөнгө урсгал. Надад орж ирж байгаа миний санхүүгийн урсгал. Эхлээд би мөнгө хадгалах хэрэгтэй юм. Тэгээд дараа нь тэр нь бусад асуудал руугаа хуваарлагдаж зарцуулах хэрэгтэй юм. Би өөртөө их мөнгө доллар хадгална гэдэг хүн биш үү те? Хизээч хадгалж байгаа хүн байж тийм байхгүй шүү. Усанд хизээч ус руу орж үзээгүй гэж ирэг дээр нь сэлд сурна гэдэгт яг адилхан яриа шүү тэр чинь. Би амар бэлдээд байгаа шумпхыг гэдэг байна шүү те. Гэтэ ус руу төлөөс төрөөгүй те. Тэгэхээр үйл явдал нь бол мөнгө хадгалаад эхэлсэн чинь саяны үйл явдал өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй. Миний тооцоолж ирснээс өөр систем үүссэн. Эндээс нэг юм сони юм үүссэн юм гэхэлэр эхлээд би 30% би 50% хадгалсан юм. Би бүр шал өөр юм хийсэн. Өөр өндөр өвдөлт авчихсан. Тэгээд зүтгээд дэснэ дараа нь би 30%-ийг зээл төлөх мөнгө үсгэсэн. Тэгээд би 20% амьдэрсэн. Нэг хэсэг. Энэ дотор түрүүний нөгөө нэг мөнгөө хадгалж байгаа мөнгөө хинт ч хэлэхгүй гэдэг нууцын дүрм мөрмөө хэрэгжүүлсэн.
За тэгэж явж байгаа дампуурлаач хүлэн зөвшөөрсөн. Энэ дотор чинь нэр хүнд байхгүй болж байгаа. Зохиомл ядуур руу орж байгаа юм. Тэгээд ингэж эхлэнгууд тэртээ тэргүй миний хэрэглээ хязгаарлагдаад тэгэхээр хүний нөгөө нэг юм survival байдал үүсдэг юм л одоо эсэм мэд яг яаж амьд үлдэх вэ гэдэг. Тэгэхээр орлогоо нэмэх процедур маань ингээд хүчтэй орж ирж байгаа байхгүй. Би ингээд олохосоор аргагүй. Зүгээр орлого нэмэх ёстой гэж бодох үйлдэл биш болчихж байгаа байхгүй. Нэмхээс сонголтгүй гэх юм уу та тэгээ тийм алхам байсан. Тэгээд яаж орлогоо нэмсэн бэ яг тэр нэр? Би хийж болох бүх юмаа жигсааж байгаа л үтсэн. Хийж болох бүх чаддаг юмудаа жигсааж байгаа. Тэгээд цаг заваа зарцуулаа. Тэг голохгүйгээр бүгдийг нь хийж үтсэн. Туршиж үтсэн. Бодохгүйгээр, төсөөлөхгүйгээр, төлөвлөхгүйгээр надад цаг байна. Тэгэхээр би яагаад хийж үтсэж болохгүй гэж хийж үтсэн гэсэн. Ингэж алхамууд хийсэн. Тэгээд зээлээ жоохон дарангаа өрөө мөнгө хоримтлуулаад ингэ зэрэгцэлсэн. Дараа нь ингэ энэ хоёр зэрэгцэл хэлдэг юм билээ. Тэг яг зарим зээлийг бол бүүнд ингээс хай гэсэн бодлоо болсон. Тэг ингэ баг-багаар ингэ төлдөг боллоо. Сард ачаал ирж байгаа байдлыг бууруулах нь зөв юм байна гэдэг бодлоор хэлсэн. Сард ирж байгаа ачаал. Тий. Урт хугацаатай хүүн номер 1 биш. Урт хугацаатай сард төлж байгаа төлбөрийн хэмжээ миний орлоготой харьцуулахад ачаал багтаа байна гэдэг айгуу чухал санагдсан. Тэгээд дараа нь мэдээж мөнгө хадгалж байгаа учраас зээлээ бүгдийг хаах уу эсвэл хадгалж байгаа мөнгө хөрөнгө оруулалт хийх үү гэдэг сонголт руу явах юм байл л дээ. За тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр бид нэр зайлшгүй хадгалах дадлыг бол суулгах хэрэгтэй байна. Хадгалах дадлгүй байгаа хүн бол өрнөөс гарсан ч гэсэн хадгална гэсэн үг биш, алаад өгнө гэсэн үг биш. Тэгэхээр заавал тэгэж зовлонг туулахгүйгээр хэдүүлээ хадгалж сурья. Хадгалах дадал бол тэгээд хадгаламж одоо хүн бүр хөрөнгө оруулагч болно гэдгийн цаана ямар асуудал байна вэ гэхээр ирээдүйд цалингаасаа гадуур давхар орлоготой хөрөнгө оруулагч болж явахын тулд яалтчгүй бид нар өнөөдөр хадгалах энэ дадлаас л эхэлнэ. Тэр нь банкны хадгаламжаар эхэлж болно те. Тэгээ хадгаламж нь цаашаа бонд нь цаашаа хувьцаа нь цаашаа ингээд дараагийн бүтээгдэхүүнээрээ болоод явна. Гэтэл тэнд дунд ингээд янз бүрийн эрсдлүүлсэн эрсдэл бүр дээр бид нар өөрийн гэсэн хадгаламжтай байх тусам тэр эрсдлийг илүү зовлонгүйгээр өвдөлт багтаагаар болдуулах юм байна. За тэгээ өнөөдрийн яриа бол яах аргагүй нэгэн тийм өрөнд орцсон юм эрсдэлтэй байгаа хүмүүс юу хийвэл илүү энийг хурдан давах вэ гэдэг рүү бид хоёрын яриа болж ирлээ. Тэгээд эцэст нь одоо үзэгчтэй хандаж хэлэх зүйл байвал юу хэлэх вэ? Хөрөнгө оруулагч болё гэдэг энэ подкастын нэрийг сонсоод надад сонирхолтой байлаа. Тэгээд хөрөнгө оруулагч хүний хамгийн суурь чадвар бол төсвөрлөх. Тэгэхээр тэр хүлээх гэх юм уу те. Тэгэд энэ хүлээх хооронд тэр хүнд чинь амьдралын ямар нэгэн санхүү эрсдэл үүсгэхэд тэрийг бас даван тулаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол хоримтлал хадгалах бол хүний суурь ур чадвар юм байна. Тэрнээс шил мөнгө хадгалдаггүй байжсэн шууд хөрөнгө оруулагч болчихно гэхлээр хамгийн эвгүй хөрөнгө оруулагч болох байх л та. Буцаад өөрөө дандаа уналтан дээр авдаг ч юм те. Яадаг чинь те. Тэгэхээр төсвөрийг сураагүй шүү дээ. Тэгээ нөгөө амьдралын асуудыг шийдээгүй. Зөндөл хүмүүс байдаг шүү дээ. Хамтраад бизнес хийгснээ бизнес нь дөнгөж хөлөөр босч гэсэн чинь би гарлаа гэдэг. Чад хамтарсан шүү дээ. Өөрсдөө шийдвэр гаргасан шүү дээ. Тим жишээнүүд иргэн тойрон зөндөө байдаг. Тэгэхээр яг энэ утгаараа ингээ харахаар эхлээд бол бид нар хоримтлуулдаг юм хүн болох хэрэгтэй юм л. Алдсан ч онсон ч бай. Тэрийг цуглуулж байгаа дүрсэн ч бай. Тэ. Эхлээд юм хоримтлуулах юм чадвар төсвөр мөнгөтэй байд сурах ийм ур чадварыг бид нар давах хэрэгтэй юм байна. Дараагийн ээлжинд бол бидний хоримтлал бол би одоо түрүүний хэлсэн шүү дээ би ингээд нэг юм алдсан нь мөнгө хоримтлуулж байгаа. Тэгээд би гадагшаа ингээд явсан гэдэг. Тэр үед манай найз хэлжсэн юм. Мөнгөө бонд руу очил яд юм бэ гэдэг. Нөхөр болохоор тэр үед нэг тэр бом орчмын бонд хавцааны багц ус гэсэн явжсэн. Тэгээд тэр үед миний тархинд ягаад чинь тэр нь орж ирээгүй л дээ. Миний тархи хүлээж авав. Би чи хоримтлал хийн. Тэрнгээрээ сайхан амьдрна гэдэг л бодолтой. Яг олоол байна гэдэг л бодолтой л байхгүй юу, тий. Гэтэл өнөөдөр тэр үгийг ингээ ойлгоод би бонд руу хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн явж байгаа юм. Тэгэхээр юу ойлгосон гэхээр яг хүн сонсох ёстой цагтаа сонсдог юм байна. Суурь чадварыг би ингээд 10 жил өөр төр хэрэгжүүлсэн юм чинь. Надад одоо цаг нь бол болж л байгаа юм байна.
гэд үзэж эхэлж байгаа. Тэгээд нэг үгийг маш сайн ойлгож. Тэр тэтгэврт гарна гэдэг үг. Энэ маш гоё үг байсан юм лээ. Би энийг маш хөгийн үг гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь бол би нөө Ирланд байж байхдаа миний үеийн залуу тэр бас ингээд ном бичсэн. Тэр болохоор юм даатгалын компани захирал тэрийг зараад одоо тэр тэтгэврт гарч байгаа байхгүй. Тэгээд тэр болохоор одоо би тэтгэврт гарна гэдэг чинь өөрийнхөө хоббийн цаг гарахыг хэлдэг юм аа. Тэр үнэхээр гоё амьдарч. Тэгээд бизнесээ зараад тэг өөрийнхөө мөнгөө буцаа тэр хөрөнгө оруулалтууд руу хийцэн. Тэрнийхээ хүү өгөөж нь тэрнийхээ маш бага хуваар үнэхээр тасархай амьдарч. Тэгэхээр энэ утгыг нь ойлгочоод тийм байна. Тэгэхээр бид нар ирээдүйд тэтгэврт гарахын төлөө бэлдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож хэлж байгаа. Бидний алсын хараа бол яагаад ингэж тэр хүүн өссөн шүү дээ. Яагаад ингэж бид нар тэр хүүн өндөр шүү дээ гэж яриад идгийн цаад шалтгаан нь санхүүгийн бид нар ийм байшин босох хэрэгтэй юм байна. Тэгээд ямар ч хүн. Тэгээд санхүүгийн байшинг бид нар бэлдэх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр санхүүгийн байшинг бэлдэх юм бол үйл хөдлөх хөрөнгөч нь сар болгон бид нар түрээсийн мөнгө өгнө. Эсвэл өөрийнхөө үнийг нэмээд явна гэдэгтэй адилхан. Санхүүгийн байшин бол таныг зүгээр сууж байхад, унтчихад хүүгийн өгөөж нь орж ирээд таны амьдрал дээр та олсон ч олоогүй ч харин ингээд давхар орлого өөрийнхөө чөлөө цаг гаргаа гэдэг утга байжээ. За бидний цаг бол дуусч байна. Тэгээд сүүлийн асуулт нэг үгээр хариулаарай гэж хүсэж байна. Хизээд итгэвч гарах гэж. За би бол нэг 10 жил гэж төлөвлөж байна. Одоогоос бол. За баярлалаа. За ингээд өрлөг хүлээж авсан танд баярлалаа. Цаашдаа ажилтнаа амжилт хүсье. За баярлалаа.